Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрэм эхлэхэд бэлэн боллоо. 2015 оны 7 сарын бөхчөм халуун өдөр Испанийн Севилья хотод нэгэн үдшилэг зохион байгуулагджээ. Зохион байгуулагч нь Discovery Excursions хэмээх аяллаа агентлаг байв. Энэхүү үдшилэгт өргөгдсөн зочид тус агентлагаар дамжуулан багц аялалд явж исэн үйлчлүүлэгчид бөгөөд 40 орчим хүн урагдаж аяллаа хөтчүүд, агентлагийн захирал болон зочид бүгд арх пив ууж, чанга хөгжмийн хэмнэлд бүжиглэж хөгжөлтэй цагийг өнгөрүүлжээ. Урагдсан зочид бүгд 20 гаруй насны залуучууд исэн бөгөөд аяллаа агентлагийн захирал Мануэль ганцаараа 40 орчим насны арай ахмад нь байв. Үдшилэгт ирсэн залуус бүгд Америкаас ирсэн коллежийн оюутнууд байсан. Тэд Испанийн Севильяд хэлний курст ирэнгээ аялал зугаалгаар явсан байна. Үдшилэг эд дундаа орж явах үед агентлагийн захирал Мануэль микрофон барьж гарч ирээд "Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдтэй баярлалаа. Бүгд орохдоо суглаанд бүртгүүлсэн байх. Одоо аздан тодруулъягээд нэрсийг нэг нэгээр нь дуудаж эхэлдэг. Шагнал нь Португалийн Лагос руу аялах 2 шөнө 3 өдрийн үнэгүй аялал ирэх. Мэдээж энэ тус агентлагийн багц аялал Мануэль нэрсийг дуудах бүрт аздангууд баярлан хашгирч найзууд нь алга ташжээ. Итгэгдэл удалгүй дараагийн ялагч Шоун Брайер гэж дуудлаа. Шоун бол Пенсильвани их сургуулиас ирсэн 20 настай оюутан охин байв. Гэтэл Шоун өөрийнхөө нэрийг сонсоо гайхсан. Учир нь тэр суглаанд огт бүртгүүлээгүй, нэрээ ч бичээгүй жээ. Мануэль баг зэрэгс хандарсанд бүртгүүлсэн болохоор л нэр чинь гарч ирж байгаа. Найз чинь өмнөөс ч бичсэн баг. Сайн найзтай маа баяр үргээгээд өнгөрөөсөн. Үнэн дээр зөвхөн Шоун ч биш, өөр хид хидэн охин би бүртгүүлээгүй. Үнэхээр үнгүй аялж болох юм уу гэж гайхацгаажилаа. Бас нэг хачирхалтай зүйл нь шалгарсан оюутнууд 100% эмэгтэй байсан бөгөөд бүгд маш залуухан хөөрхөн охид байв. Америк оюутнуудын 10 орчим хувь нь Европ руу буюу Испани, Франц, Итали руу 2 жил орчмын хугацаатай сурахаар явд юм байна. Тэдгээр оюутнуудын дунд Монтана мужаас ирсэн Габриэл Вега гэх охин байв. Найзууд нь түүнийг Гэби гэдэг. Гэби багасаа л аялал дуртай сониуч шудраг нэгэн байжээ. Тэрээр 2013 онд CIE хэмээх байгууллагаар дамжуулан Испани Саламанкан руу хэлний курст явжээ. CIE бол ашигын бус байгууллага гэдэгч дундаас нь маш их шимтгэл авдаг томоохон агентлаг юм байна. Тэнд оюутнуудад зориулсан соёлын өтч гэх систем байдаг. Энэ хөтчүүд оюутнуудад автобусны карт авах, банкны данс нээх, гар утас авах зэрэг тусалдаг. Гэтэл энэ соёлын өтчүүдийн гол зорилго нь оюутнуудад соёл заах биш, харин тэднийг архин жигүүлэх байв. Учир нь тэд оюутнуудыг ажлын өдрүүдэд паб, шөнийн клубт аваачиж, амралтын өдрүүдэд аялалд явуулснаар баарны эцдээс болон аяллаа агентлагаас асар их мөнгө авдаг байжээ. Хөтчүүд оюутнуудыг уу гэж шахан өөрсдөө хамгаалагч нэр зүүж хамт архитан тэднийг согтоож мөнгө авахаас гадна чинэлэг оюутнуудыг VIP өрөөрөө уруу татах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Мэдээж бүх соёлын өтчүүд ийм биш байх. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж оюутнуудад тусалдаг хүмүүс ч байгаа. Гэхдээ миний яриад байгаа энэ арга барил буюу хөтчүүд нэмэлт орлого олдог тэр бүтц нь бүгд адилхан. Бидний мэддэг багц аялалд хөтчүүд эргэн тойрныг танилцуулж, дэлгүүр хэсүүлж, орчуулга хийж өгөө шимтгэл авдагтай яг ижилхэн тогтолцоо. Ажлын өдрүүд уйтгартай санагдаж эхлэх үед хөтчүүд "Залуусаа, дарвуулт заваар зугаалмаар байна уу? Усан дээр үдшилэг хийх үү? Испани халуун наран доор алс хол Африкийн их газрыг харангаа ориглуун дарс шимэх гоё биш үү гэж оюутнуудыг уруу татна. Хөтчүүд оролцооны төлбөр авч, завь захиалж, үдшилэг зохион байгуулад дундаас нь мөнгө идэх ба хин нэгний төрсөн өдөр болсон ч илүү мөнгө унгааж ашиг олд юм байна. Ажлын өдрүүдэд ч амрах завгүй өрсөлдөж байгаа юм шиг үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөө орон нутгаас ирсэн Америк оюутнуудад энэ бүхэн шинэ ертөнц юм шиг санагдаж үнэхээр зугаатай байлаа. Ажлын өдрүүдийг ингэж өнгөрөөвөл амралтын өдрүүд яах вэ? Гэрийн даалгавраа хийх үү гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ үгүй. Архины аялалд гардаг. Хөтчүүд оюутнуудыг ятгаж багц аялалд явуулдаг. Амралтын өдөр болгон жуулчны автобусаар Испани дотроо эсвэл Португал руу явна. Нэг хотыг сонгоод очих бөгөөд зардал нь 200-аас 300 евро орчим болдог. Хөтчүүд энэ аяллаас 10-аас 20% шимтгэл авдаг тул үндсэн цалингаасаа ч их мөнгө олдог байв. Гэби ч мөн адил хөтчүүдэд их мөнгө олж өгдөг оюутнуудын нэг байлаа. Хөтчөн түүнийг "Гэби, Марокко руу явж үзэх хэрэгтэй. Тэмээ унаж тэнгэр дүүрээ од тарах чинь Америкийн оддоос өөр шүү" гэж ятгахсаар байв. Хэрвээ оюутан "Би сурах гэж ирсэн" зугаацгүй гэвэл хөтчүүд тэр оюутныг тоохоо болж асуултанд нь ч хариулахаа болд юм байна. Гэби хөтчөөрөө дамжуулан Discovery Excursions хэмээх Севильягийн аяллаа агентлагаар Марокко руу явхаар болов. 2013 оны нэг өдөр Гэби тоглон автобусандаа суухад түүнтэй адил Америк огтоор дүүрэн байлаа. Тэнд очиод агентлагийн захирал Мануэльтэй танилцахад тэрээр 30 гаруй насны өндөр нуруулаг найрсаг хүн байв. Мануэль "Би та нарын аяллыг хариуцна. Намайг зүгээр л Ману гэж дуудаарай" гэж хошигнож охидын итгэлийг амархан олж авсан.
Аялын дараа Ману Марокко руу маш аюултай тул шөнө битгий гадагшаа гараарай. Зочд буудлын бааранд ууцгаая гэж зөвлөв. Гэби болон түүний өрөөний найзууд болох Эшли, Никол нар буудлын бааранд пив ууж идэл Ману инээмсэглэлээр төхөж ирээд оргилуун нарс авч өгье. Өрөөндөө орж тухтай ууцгаая гэсээр тэдний өрөө рүү хамт оржээ. Ману өрөөнд ороод оргилуун нарсыг хундаглахдаа оюутнууд руу нуруугаа харуулж хаалга руу харж зогсжээ. Охидод хундахтай дарс өгөхөд тэд юу ч сэжиглэхгүй уудалгүй үннээ илэх тоглоом тоглож эхлэхэд Ману охидоос бэлгийн харилцааны тухай эвгүй асуултууд асууж халуун цаа тань гэх нэрийдлэр өмдөө тайлж зөвхөн дотор хувцастайгаа тэдний дунд сув. Гэбид байдал бишдэж байгааг нь мэдгдсэн ч найзууд нь инээлтэйсэн тул би хит эмзэг байгаа юм болов Европын соёл нь ийм байт юм бах та гэж бодоод төвчээд суусан. Гэби уг нь арх сайн даадаг боловч ердөө 2 ундаг оргилуун нарс уусны дараа зохин өндөрч унтаад өгчээ. Магадгүй түүний уух зүйлд ямар нэгэн бодис хийсэн байх магадлал маш өндөр байлаа. Шүн дунд Гэбис ирэхэд өрөөнд хинч байсангүй. Түүний бие огт захирагдахгүй яг л сүнсэнд биенээсээ гарсан мэт сонин мэдрэмж төржээ. Арай гэж ариун цэврийн өрөөний хаалгыг нээтэл дотор нь Никол, Эшли, Ману 3 хамтдаа шүршүрт орж исэн. Гэби сандарсандаа хаалгыг савж хаагаад хүлээж итэл тэр 3 гарч иржээ. Гэбиг ариун цэврийн өрөөнд орж суугаад бие засч итэл гинэд хаалга нэгдэж Ману шалан чигээрээ дайрч орж ирээд Гэбиг хашгирахаас өмнө толгоор нь хүчтэй зохиж ухаан алдуулжээ. Маргааш өглөө нь Гэбис ирэхэд бие нь маш их өвдөж гар хөл нь хөхөрсөн байв. Тэрээр өөрийгөө хүчрхийлүүлснээ гадралж байсан ч толгой нь харах чам мэт өвдөж юу болсныг бүрэн санаж чадахгүй байв. Буцах автобусанд суухад Ману юу ч олоогүй мэт бусад оюутнуудтай инээмсэглэн мэндэлж харин Гэбигээс харцаа буруулдаг. Гэби Америкт буцаж ирээд эмнэлэг тантсан бол Мануг баривчлах боломжтой байсан ч тухайн үед айж эцсээ охид хүнд ч хэлж чадлаггүй өнгөрөөсөн. Тэр үед Гэби өөрийгөө хүчрхийлүүлсэн үү үгүй юу гэдэгтээ эргэлзэжсэн ч хэд хоногийн дараа болсон явдлууд хэсэг хэсгээрээ санаанд орж тэр үед гарцаагүй хүчрхийл дүрцнээ ойлгож эхлэв. Гэвч тэрээр харийн нутагт Испанил сайн мэдгүй. Дээр нь Марокко гэх огт өөр улсад байсан тул яахаа мэдгүй байлаа. Мөн би арх уснаас болоод ийм зүйл боллоо гэх гэм буруугийн мэдрэмж түүнийг зовоожээ. 2014 оны 5 сард Гэби Америкт буцаж ирэхдээ онгоцонд тасралтгүй уйлжээ. Юу ч хийж чадаагүйдээ өөрийгөө зүхэж мартахыг хичээсэн ч мартагдахгүй байв. Гэртээ ирээд депресд орж сурлахтаа муудан амиа орлох тухайж бодох болов. Ээж нь охиноо Испаниас ирээд яагаад ийм болсныг гайхаж ийсэн ч Гэби юу ч хэлж чадсангүй. Харин 2 жил хагасны дараа ээждээ бүх үннийг хэлж зүгээр л мартахыг хүсэж байгаа болохоор битгий цагдаа шүүх болоорой гэж гуйсан тул тэгсгээд өнгөрчээ. Гэтэл 2018 онд Флорида мужийн их сургуулийн төгсөх курсын оюутан Элизабет Келли буюу Лиз хүмүүсийн хамгийн муу болон хамгийн сайн туршлагыг цуглуулж урлагийн бүтээл хийхээр сошиалд зар тавьжээ. Гэби үүнийг хараад өөр тохиолдсон аимшигтай явдлыг нэр ус компани нууцлан бичиж явуулав. Гэтэл Лизээс ирсэн хариу Гэбиг зочролд оруулсан. Лиз, Гэби, чиний түүхийг сонсоод маш их харамсаж байна. Гэхдээ нэг зүйл асууя. Чиний явсан компани чинь Discover Excursions биш үү? Тэр хүчирхийлэгч чинь Ману юу гэж асуусан. Лиз 2017 онд Испанд байхдаа тэр компаниар аялсан бөгөөд найз Катрин нь Мануд хүчирхийлсэнийг мэдчихсэн. Гэби Катринтай холбогдоход түүн тохиолдсон зүйл яг л Гэби ихтэй адилхан байв. Үүнээс гадна Келли гэх өөр 2 охин 2017 оны 5 сард Португалийн Лагос руу аялахдаа Манугийн өрөөнд орж мөн л үннээ илэх тоглоом тоглож байгаад Манугийн зүй бус үйлдэлүүдтэй тулгарчээ. Келли маш хүчтэй эсэргүүцэж хараал хэлж маргааш бүх хүнд хэлнэ гэж занал хийсний эцэст Ману айсандаа зүхтаж маргааш нь гэр бүлд нь яралтай ажил гарсан гэх шалтгаанаар алга болсон байв. Гэби энэ бүхнийг сонсоод өөр хохирогч гарахгүй тулд фэйсбүүкээр Испанд аялж буй оюутнуудад Discover Excursions-ийн Мануэль Бланко охидыг хүчирхийлдэг тул болгоомжил гэсэн сэрэмжлүүлэг тарааж эхлэв. Мөн тэрээр 2018 оны 4 сард Америкийн томоохон сувг болох NBC-гийн шууд нэвтрүүлэгт орж Манугийн царай, нэр, компани гэд бүгдийг нь илчилжээ. Нэвтрүүлгийн дараа Гэби рүү би ч бас хохирогч гэсэн 100 гаруй охидоос зурвас ирсэн. Ингээд Ману булан чахаглаа. Тэрээр компанийнхаа вебсайт дээр энэ бол өшөө авах гэсэн хүмүүсийн гүтгэлэг. Бид ядуу оюутнуудад хямд аялал санал болгож ирсэн гэж мэдгдсэн ч хүмүүс түнд итгэсэнгүй. Сэтгүүлчид түүнийг бүслэн захиалгууд цуцлагдаж эхлэхэд тэрээр компани хааж уул мөргөө алгуулжээ. Мануэль Бланко анхнаасаа захирал байгаагүй тэрээр 2010 онд дадлагчаар орж компанид ампуурах төгөхт нь маш хямд үнээр худалдаж авсан. Тэрээр залуу охидын анхаарлыг татахын тулд сурчлагын зурагтаа зөвхөн хөөрхөн Америк охидын зургийг тавьж CIE хэлний курсын оюутнуудыг онилдог байжээ. Гэби шүүгээр түүнийг шийтгүүлж нөхөн төлбөр авч чадаагүй ч компани бол нэр үндийг нь буулгаж чадсандаа сэтгэл нь багж болов амарсан гэдэг. Тэдний компани манай Discover Excursions бол хамгийн шилдэг нь бидэнд итгэж болно гэх мэтээр маркетинг аядаг байв. Ингэж амд амтсан яриагаар оюутнууд цугларсаар сүүлдээ Google дээрх үнэлгээ нь 4.5 хүрсэн байлаа.
Аяллаа агентлаг гэхэд энэ бол маш өндөр үзүүлэлт. Ийхүү амжилттай ажиллаж байсан агентлагийн соёлын өвчтүүд ажлын өдрүүдэд оюутнуудыг паб эсэх аялалд авч явдаг байв. Севильягийн шөнийн гудамж Америк оюутнуудаар дүүрч бар цэнгэний газруудад хөл тавих зайг болдог байлаа. Ингэж шоудж явах үед дундуур нь Ману заавал ирнэ. Ману Севильягийн бүх бар, рестораны эзнийг таньдаг, тэдэнтэй сүлбэтэй байсан тул түүнийг ирэхэд бүгд л хүндэлж угтдаг байв. Ману оюутнуудын дунд орж үннээ их тоглоом тоглож, огтод хурж, үнсэж, заримдаа тооцоог нь хүртэл хийж өгнө. Огтод тэрээр маш хөвгөлтэй, кул ах шиг санагддаг байсан тул амралтын өдрөөр манай багц аялалд яваарай. Ах нь хямдруулж өгье гэхэд дуртайя зөвшөөрдөг байлаа. Тэрээр амралтын өдрүүдэд 100-аас 200 оюутан авч явдаг байсан тул астар их мөнгө олдог байсан тодорхой. Гэхдээ Манугийн зорилго нь бизнес биш, харин өөрийнхөө бэлгийн дур хүслийг хангах байв. Тэрээр аялалд явахад өөрийнхөө нүдэнд өртсөн охидыг онилж тэдний уух зүйлд эм холино. Хэрвээ эмэндээ масуурсан охид ухаан алдаж унвал энэ их цогцсон байна. Би өрөөнд нүргээд өгье гэж хэлээд авч яваад хүчирхийлдэг байв. Түүний аялалд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд эрэгтэй оюутнуудад ямар ч хөнгөлөлт купон өгдөггүй байлаа. 2015 оны 6 сард Пенсильвани мужийн их сургуулийн 20 настай оюутан Шон Брайер энэ аялалд оролцжээ. Шон зарим жигшмээр зүйлсээ өөрийн YouTube болон блог дээр бичсэн байдаг. Түүний хэлснээр соёлын өтчүүд ердөөл Манугийн хөл гар хэвсэн гэдэг. Ману өөрийн танилуд болон агентлагтаа цагийн ажил хийдэг залуусыг CIE хэлний курст соёлын өтчөөр шургуулж, огттой зугаацаж мөнгө олж хөөхөө охтуудтай унтах боломжтой гэж уруу татдаг байв. Тэр хүчүүд нь оюутнуудад хэрэгтэй мэдээлэл өгөхийн оронд зөвхөн Манугийн аяллыг шахаж, охтыг паб руу дагуулж явах ганцхан зорилготой байлаа. Ману бүр хөөхөн залуухан охтыг сайн авчир, өнгөрсөн 7 хоногийнх муу эсэ шүү гэж тэдэнд их хэлдэг байжээ. Шоун аялал бүртгүүлэхээр агентлагийн офис дээр очиход тэнд өөрийнх нь сургуулийн болон бусад Америкийн их сургуулиудын тугууд байхыг хараад сургуультай маань холбоотой газар юм байна. Аюулгүй ах гэж итгэсэн ч энэ нь ердөөл Манугийн залмих вэ. Тэрээр Шоунтай анх уулзахдаа л хэдэн настай вэ? Пенсильвани охтууд ч гоё шүү. Шоудаж мэддэг гэх мэтээр эвгүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Тэр шөнө Манугийн зохион байгуулсан паб дахь үдэшлэг дээр Шоун суглаанд хожиж Португалийн Лагос руу явах эрх авсан. Шоун өөрийгөө суглаанд бүртгүүлээгүй гэдгийг мэдчихсэн ч үнгүй гэдэгт нь хууртан явхаар болжээ. Үнэндээ Ману бүртгэлийн утас нэрх мэдээллийг ашиглан хөөхөө охтыг урьдчилан сонгож суглааны азтан болгодог байв. Тэр үед Шоунтай хамт суглаанд очсон бас нэг оюутан бол Лорен Байрог. Ингээд 2015 оны 6 сарын 27-ны өдөр Шоун, Лорен болон бусад охид Манугийн Discover Excursions агентлагийн 2 автобусанд сун Португал руу хөдөлжээ. Автобусанд соёлын өтчүүд ч мөн явж исэн. Хохирогчдын хэлснээр Ману болон соёлын өтчүүд байнга хамт явдаг гэжээ. Тэдний хийдэг ажил нь ердөө оюутны зугаалганд явж байгаа юм шиг хайрцагаарн шар ариг, текила, водка зөөхөн. Лагос эргийн наран шарлагын газарт очсон даруйд хөтчүүд том саванд бүх төрлийн ариг согтууруулах ундааг хольж welcome drink буюу угталтын уух юм бэлдээд оюутнуудыг нэг амьсгаар уу гэж шахаж шаарддаг. Энэ бол аялал биш, зүгээр л оюутнуудыг архиар согтоох гэсэн улайрал байлаа. Тухайн өдрийн хөтөлбөр дууссаны дараа Ману оюутнуудад хандан Лагос бол маш аюултай газар. Хаашаач битгий яв. Зөвхөн энэ пабдаа л бай. Та нарыг хамгаалах нь миний үүрэг гэж хэлдэгч үнэндээ хамгийн аюултай үнэн тэр өөрөө байсан. Хөтчүүд болон Ману охтын дунд суугаад тэднийг өдөж, оролдож эхэлдэг. Нэг хөтчөн бүр би өмнө нь Техас Филигээс ирсэн хид хид охидтой унтсан гэж бахархаа ярьж байхад зарим гинэ охид түүнийг нь кул гэж харан биширчээв. Шоун тэр өдөр нэг ч хоног уугаагүй. Учир нь уух юмнууд дэндүү хатуу байсан тул толгой нүгдүүдэв. Ману водка барьж ирээд уу гэж шахахад Шоун татгалзаж өрөөндөө орж амархаар болсон. Ману түүнийг бугуунаас нь хүчтэй зурж Penn State-ийн охтууд уг нь их галзуу байдгсан. Чи харин ямар ч сонирхолгүй уйтгартай охин байна гэж доромжилжээ. Шоун өөрийнхөө гарыг угц татаж аваад чи насаараа оюутнуудтай ингэж зугаалж ахаар 50 үрээд их сургууль сурвал яасан бэ гэж хариуг нь бариад ганцаараа цочод буудлын руу алхажээ. Тэрээр замдаа Америк дахь найз залуу руугаа заалгаж уйлж авсаар буудалтаа ирэв. Харин Шоуны өрөөний найзууд тэр шөнө Мануд хүчирхийлүүлсэн байжээ. Шоун өглөө нь өрөөгөө харахад маш замраагүй, охид хувцсгүй бөөлцсөн байдалтай байлаа. Шалан дээр өсгийн нугарсан түүпэл хэвтжээ. Түүпэлний эзэн охин уйсаар тэр гутлыг шууд хогийн сар руу шидсэн бөгөөд тэр нь Мануд хүчирхийлүүлсэн аимшигтай дурсамжаа мартах гэсэн оролдлого байлаа. Манугийн энэ багц аялал бол ердөө л өөрийнхөө бэлгийн хүслийг хангах гэсэн зан гойв. Аялал дууссан ч тэрээр оюутнуудын дугаарыг авч үлдээд Севильяд ирсэн хойно хоолнд орё манай гэрт ууй гэж дуудаж хүчирхийлэл үйлцээрэв. Гэбигийн цуглуулсан мэдээллээр аялал дээр биш харин Севильяд буцаж ирсэн өнөө хүчирхийлүүлсэн охид хамаагүй их байжээ. Мануын хэрцгий үйлдэлээ 10 гаруй жил үргэлжлүүлсэн. Шоуныг Севильяд буцаж ирээд 2-7 хоног орчим болж байхад буюу 7 сарын 19-нд сургуулиас нь Пенсильвани мужийн их сургуулийн оюутан Лорен Байрог нас орлаа гэсэн аимшигтай мэдээлэл ирсэн.
Лорен бол шоунтай хамт цуглаанд очиж хамт аялалд явсан тэр охин байв. Тэрээр 7 сарын 18-ны шөнө буюу төрсөн өдрийнхөө өмнөх орой найзуудтайгаа тэмдэглэж байхад Ману VIP клубт оруулж өгье гэсээр тэдэн дээр иржээ. Охид цогтуу байсан тул түүнийг дагаад явсан байна. Ману тэр шөнө би хэн байна тэр хിവэрэл ань гэсэн бичгтээ бодвол гомссон байж үдшилэг дунд найз Элигийнх нь би гинэт мууцсан. Ману им ойлсон байх магадлалтай. Ингээд өөр нэг найз нь түүнийг гэрлүүн өргөж өгчээ. Үлдсэн Лорен, Сара хоёрыг Ману манай гэр жакузи байгаа тийшээ очиж амарцгаая гэж уруу татан гэртээ хаваацсан. Манугийн гэр нь байшингийн дээд давхарт тагттай. Лорен тагтан дээрх жакузид ганцаараа үлдэж Ману Сара хоёр уух юм авахар тотгошоо орсон. Төд удалгүй гинэт чанга чимээ гарч Сара Ману хоёр тагтан дээр гүйж гарахад Лорен алга болсон байлаа. Тэрээр 10 давхраас унаж тэр дороо нас барсан байв. Тухайн үе цагдаа нар Сара болон Манунараас байцаал тавсанд Сара дэндүү цогтуу байсан тул юу ч санаж чадахгүй, олигтой ярьж чадахгүй. Түүний цусан дах спиртний хэмжээ 0.48 гарсан. Бараг л комын байдалтай адилхан ухаангүй шахуу байсан гэсэн үг. Нас барсан Лорны цусан дах спиртний хэмжээ 290-ээс гарсан бөгөөд шинжээчдийн ялчгаагаар ийм хэмжээний спирт хүний биед байвал тухайн ухаангүй эсвэл үхлийн ирмэгт байдаг гэнэ. Гэтэл Манугийнх 0 гарсан. Тэр огт арх угаагүй. Хоёр охины комын байдал ортол нь архиар шахаж цогтоочоод өөрөө нэгч балгаагүй байсан нь энэ бүхэн урдаас төлөвлөсөн хэрэг байсныг илтгэдэг. Хэргийн газар үнэхээр аюултай бүтцтэй. Жакузны хажуугийн хаалт ердөө 80 см өндөр бөгөөд зарим хэсэгтээ төмөр хашлахгүй жээ. Цогтун хүн тийшээ тонгоогтол шууд унахаар тийм аюултай газар. Лорныг олдох үед түүний бие нойтон биш байсан нь жакузид ороогүй байхдаа унсныг гэрчилдэг. Найзуудынх нь мэдүүлж байгаагаар Ману Сара руу дайрч исэн бөгөөд Лорен түүнийг нь болиулах гэж Манутай маргалдчихсэн гин. Лорен нас барахынхаа өмнөх шөнийн 2-3 цагийн орчим найз залуу руугаа энэ галзуу амьтантай маргалдчихлаа. Гэрлүүгээ хармаар ин гэж мессеж ütсэн байжээ. Магадгүй Ману Сараг хүчрхийлэх гэж оролдох үед Лорен болиулах гэж Манутай барьцалтаж аваад тагтнаас түлхэгдэж унсан байх магадaltaй. Гэвч цагдаа нар үүнийг санамсаргүй ослол гээд хэрийг маш хурдан хаасан. Лорныг олохдоо нүцгэн байсан гэх яриа байдагч мөрдөн байцаалтын нууц учраас тодорхойгүй байгаа. Лорныг нас барсны дараа Севилья тулсан дурсгалын арга хэмжээнд шоу утсан бөгөөд тэнд оюутнуудын дунд энэ аяллаа тухай, Манугийн тухай хинт ч сэтгүүлчдэд ч битгий хэлээрэй гэсэн цурхал харсан байв. Ману оюутнуудыг та нар архиусан. Та нар ч бас энэнд буруутай гэж айлган амийг нь хамхиулсан байх магадлал өндөр. Лорны эцэг их Манугийн эсрэг иргэний шүүхэд зарга гаргаж олон жил тэмцсэний эцэст ялсан. Шүүхээс Мануг 73,814 евро төлөхийг даалгасан ч энэ шийдвэр гарснаас хэдхэн хоногийн дараа Лорны ээж Кэри нас оржээ. Тэрээр олон жилийн зарга, сэтгэл санааны дарамтнаас болоод маш их турж ядарсан байсан бөгөөд охиныхоо төлөөг шударга ёстыг үзээд амьсгал хураасан байна. Харин Ману шоронд ороогүй зүгээр л аяллаа агентлагийнхаа нэрийг солиод үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээрээ. Гэвч Гэби бууж өгөөгүй. Тэрээр хохирогчдын мэдээллийг цуглуулж Америкийн элчин сайдын яамд хандсанаар 2019 оны 3 сард Испани дахь Америкийн элчин сайдын яамнаас Испани сурч байгаа оюутнууд архи дарс хэрэглэх үедээ болон танихгүй аяллаа компаниас болгоомжлол гэх албан ёсны сэрэмжлүүлэг гаргасан. Гэби хохирогч нэг бүртээ уулзаж тэдний мэдүүлгийг авч гарын үсгийг нь цуглуулan Испани прокурорт хүлээлгэж өгсөн. Гэби хохирогч охидын гол төлөөлөгч болж Хели нарын хамт Мануг шүүхэд өгсөн боловч шүүхрэл 7 жилийн турш сунжирчээ. Эцэст нь 2025 оны 1 сард шүүхрэл болж тэр болтол Ману эрх чөлөөтэй. Шүүхрэлд оролцохоор эрэхтэй Ману борооноор нүрээ шүхрээр нуун цухтаж өмгөөлөгчдийн асуултанд хариулахаас татгалзчихлаа. Гэбигийн зургийг харуулхад мэдгүй намайг зурагтаар гүтгсэн мөн үү гэж тохуурхаж бусад охидтой тогтоосон харилцаагаа бид харилцан тохиролцсон. Би хувийн амьдралтай яж болохгүй юу гэж огт гимсэн шинжгүүлдэг. Хамгийн ачирхалтай нь Гэбитэй хамт Марокко явж исэн өрөөний найзууд болон Никол, Эшли нар Манугийн талд мэдүүлэг өгсөн. Тэд Гэби өөрөө Мануг сонирхож байсан. Биднэрт уурлаад байсан гэх мэтээр ярьж хэргийг замхруулахыг оролджээ. Гэвч 2025 оны 2 сарын 12-нд шүүхээс Мануг гин буруутай тооцож хүчирхийлэл болон бусдын бие таалтсан эргээр нийт 8 жил 6 сарын орхил оноосон байна. Гэби хэдийгээр ял багцсан ч түүнийг бэлгийн гинт хэрэгтэн гэдгийг албан ёсоор хамгаалж чадсан тул амьдралынх нь хамгийн сайхан өдөр байлаа гэж хэлсэн байдаг. Гэвч Ману ял сонсноос 7 хоногийн дараа суллагдсан. Тэрээр давж заалдах шатны шүүх хурлалтал батлан алтан гарсан бөгөөд зөвхөн улсын хэлээр гарахыг нь хоригложээ. Испаний хууль хяналтын байгууллага гинт хэрэгтэнд ийм зөөлөн хандчихад олон нийт дургуутдаг. Ману одоо хүртэл хэвлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалцаар байгаа. Энэхүү аимшигтай түүх бидэнд харийн нутагт танихгүй газар явахдаа хүнд итгэж болох, хинээс болгоомжлох ёстойг маш том сургамж болгон үлдээж байна. Хүн ганцаараа танихгүй орчинд байхдаа сэтгэл зүйн хувьд эмзэг болж өөрт нь тусалж байгаа мэт дүрсгсэн хүмүүст амархан итгэх талтай байдаг. Гадаадад суурч аялж байгаа залуус маань үргэлж сонор сэрэмжтэй байж
өөрийн аюулгүй байдлаа нэг тавиарай. Хэд найрсаг зан, үнгүй зүйлсийн цаана ямар нэгэн санаа нуугдчихж болцшгүйг санахад илүүдэхгүй байх. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.